Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлж байгаа ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчлэгийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдаж, үр шимийг нь хүртэж байгаа иргэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор хөдөлмөрийн өгөөж нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. За намайг Санжаадагийн мөнх чаргал гэдэг бүсийн онцлогын эмчилгээний төвийн ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажиллаж хийж байгаа. За 2017-18 онуудад би ганцаараа нэг 3-4 ахмадад хамрагдчихжээ. Аягийн зөвлөх үйлчлэг. Яг зөвлөх үйлчлэгэнд анх хүсэлтээ өгөөд халамж үйлчлэгэний гэсэлт хуваараа очиж хүсэлтээ өгөөд ингээ ажиллаж ирсэн. Тэгээ ганцаараа хийх нэг 3 хүн байлаа гэхэл 3 тийшээ ганц цагаа явах. Тэг очиод ямар үйлчлэгээ үзүүлэх вүлээ гэдэг чинь бас л учиртай бас тийм нэг чанартай байгаагүй. Яг үр дүн гараагүй. Тэгээд 2019 оноос халамж үйлчлэгээний хэлцэд хүсэлтээ өгсөн. Бид эмнэлгийн ахмад мэргэжилтнүүд ингээд баг болоод ажлууд яасан бэ? Багаараа бол ингээд ажиллавал ямар байна гэсэн хүсэлтээ өгөөд тэгээд яг болох юм байна судалж үзээд болох юугаа бас тэр чин квоттой шүү дээ. Тэр квотаа хараад ингээд болох байх гэсэн. Тэгээд байгууллагынхаа удирдлагын зөвлөл солихын албад хандаж танилцуулаад ясч болно гэд тэгээ хамтарч ажилласан 2019 онд. 2019 онд хамтарч ажиллахдаа бүсийн онцлогын эмчилгээний төвийн 2 хөтчдөр зүүн баруун корпусын АБ корпусын хөтчдөр ажиллаад тэгээ айгүй үр дүнтэй байсан. Залуу үедээ ч гэсэн сургамж одоо бидний тухайн үеийнхээ ажиллаж исэн арга туршлагаасаа ярилцаж өгсөн. Үйлчлүүлж байгаа иргэдэд ч гэсэндээ одоо хаана хандхаа мэдэхгүй, хаана очихаа мэдэхгүй, хин аль өрөөнд очиж хин гэдэг эмчтэр ч очихаа мэдэхгүй, номер авчаад хаана очихаж мэдэхгүй байсан. Тэрэнд бол зөвлөлөн чиглэх үйлчлэгээ үзүүлсэн. Тэгээ энэ маань үр дүнтэй байсан болохоор 2020 онд энэ үйлчлэгээгээ баг болж ажиллах үйлчлэгээгээ өргөжүүлээд 20 ахмад мэргэжилтэндний баг бүрдүүлээд 2 хэсэгт хуваагдаад 2 сар дараалан ажилласан. Манай энэ багт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг маань их хэмж соёлогч тусгай дунд мэргэжилтэн нийлсэн эмнэлгийн ахмад мэргэжилтэнгүүд ажилласан. За энэ үе бол дэлхийн нийтээр коронавирусын халдварын эрсдэлтэй үед тохиож исэн болохоор бидэд ард иргэдтэй ханиад томоноос сэргийлэх, энэ вирусын халдвараас сэргийлэх зэрэг сургал сурталчилгааны ажлуудыг хийж исэн. 2 АБ корпусынхаа иргэдэд зөвлөлөн чиглэх үйлчилгээ, гар ариутгах, маск зүүхийн ач тус зэрэг мэдээллийг өгч хамтран ажилласан. Одоо ажиллах хугацаанд аймгийн төвийнхөө ард иргэдэд зорилт төлөвийн ард иргэд рүү очиж үйлчлэгээ үзүүлсэн. Энэ удаагийн үйлчлэгээр бол 1 3 2 5 дугаар багийн 80 гаруй өрхийн зорилт төлөвийн иргэд хамрагдсан. За зорилт төлөвийн иргэд очиод бид одоо ярилцаж одоо ямар зовёртой шалгаатай байгаа тэр чигт нь зөвлөгөө өгдөг, тусламж үзүүлдэг, асаргаа суулгааны тусламж үзүүлдэг, артерийн даралтын үздэг. Тэгээд тэм гэр бүлд байгаа хүмүүст бас сургалт мэдээлэл өгдөг. Арга гэртээ асран хамгаалах хүн бүл муутай. Асран хамгаалдаг ч гэсэндээ бас нэг асран хамгаалах талаараа бас тодорхой мэдлэг одоо дутмаг тийм хүмүүст зөвлөгөө өгөх үйлдэл дээр нь одоо гар угаах хумс авах, усанд оруулах тэгээд доод биений угаалгач гэх юм уу те тэр ус толгойг угаах зэрэг асаргаа суулгааны үйл ажиллагааг ингээд гардан хийж үзүүлж байгаагаараа бас тэр ард иргэдэд бол илүү сургалт болж байгаа. Энэ үйлчлэгэнд хамрагдсанараа бид бол одоо тийм бүр аль болох судалгаа авчаад хүн хүрч чадахгүй, хүн өөртөө ингээд хандаж чадахгүй тийм хүмүүст очиж хүрч үйлчилсэн. Ахмад мэргэжилтэн гэдэг чинь тухайн үедээ хийгээд ажлын арга барилга туршлагатай мэргэжилтэд дадлагчсан юм хүмүүс байгаа. Энийг бол тухайн байгууллага нь авч ажиллахаар яг хөрөнгө мөнгөтэй бас урамшуул гэдэг олон асуудал тулгардаг. Энэ одоо ахмад мэргэжилтний зөвлөх үйлчлэгээ хөтөлбөр нь
энийг маань одоо их дэмжсэн ахмад мэрэгчлэтнээч тэр эдийн засгийн хойж дэмжчихдэг те тодорхой хэмжээний урамшуулалтай. Бас тухайн байгууллагатай ч гэсэндээ одоо бас тэр ахмадаа цаас суралцахад бас санаа амар суралцахаар тийм сайхан хөтөлбөр байна.